түүхийг харах үнцэг түүхийг улс төрийн ноёр бол улс төрийн засаглал хэрхэн хэрэгжилж байгаа. Дээрээс нь Монгол улс Монголын эзэн түүхний талаар маш сайхан сонирхолтой лекц хийсэн доктор профессор Миякава Чунковчтай баярлалаа. Тэгээд доктор профессор Миякава Чунковчийн бас нэгэн лекц байгаа. Тэр бол 100 гаруй эзэн түүхний түүхэн судалгааны тойрон гэсэн сэдвээр бол лекц уншин. Тэгээд энэ лекц нь болохоор 4 сарын 19-ний өдрийн 14 цаг Монгол Улсын их сургуулийн хичээлийн байрны хичээлийн 2 дугаар байрны 300 тоглох юм аа. Тэгээд та бүхэн бас хүрэлцэн ирнэ гэмээр урьж байна. Одоо Чингис хааны үр сад бүтээлийг орчуулсан Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн захирал доктор Наранбаяр одоо Чингис хааны үр сад номын талаар танилцуулнаа. Тэгээд доктор Наранбаяр нь бол Монгол Улсын их сургууль Монгол судлалын хүрээлэнгээс эхлэн хэвлсэн Японы монгол эрдэмтэн Акада Хидегарогийн энх хамтлан хааны захидлууд дэлхийн түүх мэндэлсэн хэмээх одоо бүтээлийг орчуулан эрдэмтэн судлаачдад өргөн барьсан. За тэгээд өнөөдрийн бас энэ лекцийг одоо орчуулж өгсөнд одоо түн их талархлаа илэрхийлж байна. Тэгээд профессор Наранбаяр та Чингис хааны үр сад бүтээлийн тухай танилцуулгыг урьж байна. За ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэ цаг завгүй байдаг хүн болгон за маш их төвжирэлтэй байдаг ихэнх хүн алтгаж ирсэн гэдэгт би мөрийцгийг гаргав илэн байна. За ингээд ийм цаг зав гаргаж хүрэлцэн ирснийг баярлалаа. За энэ ном маань бас нодлон энх хамтлан хааны захидлууд бас орчуулагдаж гарсан юм тэмдэглэлт баяраа бас хавтран тэмдэглэж ийлээ. Тэгээ өнөөдөр их зохиогчийн одоо их түүхчийн эхнэр одоо хамтран зүтгэдэг, хамтран судалгаа хийдэг Миякава Чунковчийн бас хүрэлцэж ирээд яг нөхрийнхөө тухай сайхан дурсан ярьж та бүхэн нөхрийнхөө үзлийн түүхийн үзлийн талаар танилцуулсан үнэхээр их баяртай байна. Танд их талархаж байна. За одоо ийм сайхан боломжийг олгосон Монгол Улсын их сургууль, Монгол судлалын хүрээлэн Заяабаатар багш тэргүүтэй их ийм бүтээлч энэ хамт олонд нь бас талархал илэрхийлье. За номын тухайд би олон юм ярьж та бүхнийг хилээхгүй яагаад гэвэл энэ ном өөрөө байж байна. Тэгээд орчуулах үед ямар хүндрэл учирсан. За тэгээд мөн одоо ямар зарчмыг баримталж орчуулсан тухайга цөөхөн үг ярья. Тэгэхээр нэгдүгээрт бол орчуулахад бол арай гайгүй байсан. Яагаад вэ гэвэл бас энэ чиглэлээр манад гарцсан бүтээлүүд зөндөө байна. Ялангуяа иш нацагт орж багшийн бичсэн, тэр нацагт орж байгаа бичсэн Чингис хааны цадиг гэж ном бас 1990 онд гарсан байдгийн. За энэ номыг бол би хүндэлж явдаг. За энэ номыг бас харахад бас нэлээд бас Чингис гэдэг энэ хүний тухай, Чингис хааны тухай энэ нэлээд бодиттой харах гэж оролцсон номын нэг. За энэ ер нь үзэл санааны хувьд бол энэ номтой их төстэй ийм ном байсан. За нэгдүгээрт энэ номоос бас их олон зүйлийг бас бодож шүүж үзлээ. За хоёрдугаарт нь бол бас энэ Юан улсын судар за мөн одоо гарчаад байгаа энэ дээр би бичсэн энэ олон энэ юунууд бол бүгдээрээ монгол хэлний бас орчуулагдаж гараад монгол хэлний хөрвүүлэгдэж гараад олонний хүртэл болчихсон байна. Тэгэхээр зохиогчид өөрөө судрын чуулган тэгээд Юан улсын судар Богдбаатар биеэр дайсан тэмдэглэл гэх мэт одоо голлох ийм түүхийн их сурвалжуудыг их нарийн сайн ашигласан. Түүний зэрэгцээс Монголын хост очроос энэ Япон уншигчдад зориулж байгаа учраас Монголын яг тухайн үеийн нүүдэлчдийн амьдралыг харуулах гэдэг зорилгоор бас нэлээдгүй ш татсан нэг 20 тууц байгаа. Энэ чинь болохоор зөв Ц Дамдын сүрэнгаан орчуулгаар нь авчиж байгаа. Дамдын сүрэнгаан орчуулгаар яагаад авсан бэ гэхээр нэгдүгээр ойлгомжтой. Эрдэмтэн бол өөрөө бас их тийм энгийн Япон хэлээр орчуулсан. Энийг нь хүндэтгээд Дамдын сүрэнгаан орчуулгаар нь авсан байна. За мөн саган сэцний эрдний товчоос бас нэлээдгүй авсан. Гэхдээ эрдний товч дээр зарим үгийг бид буруу тайлсан уу, зарим нь одоо угаасаа хит хуучирснаасаа болсон уу ойлгомжгүй зүйлүүд нэлээд байсан. Тэр зүйлүүдийг бол эрдэмтний Окада багшийн Окада маань өөрийнх нь орчуулсан орчуулгатай тулгаж байгаа зарим нэг үгдээр нь
би өөрийн зүгээс засвар хийгээ хасахын хасаад танахын танаад хийчихсэн байна. Тэгэхээр энийг бас энэ хүний л бичсэн зүйл учраас юу болохоос шууд их сурвалж гэж ашиглаж бас болохгүй. Яагаад гэвэл энэ бол илүү залуу уншигчдад ойлгомжтой болох үүднээс ингэж хийсэн. За ер нь бол ойлгомжтой байх гэдэг зарчмыг л баярлаа. Яагаад гэвэл ойлгомжтой энгийн байх бол өөрөө цаана агуу зүйлийг агуулдаг гэж бид итгэдэг учраас гэж байна. За тэгээд бас нэг ач холбогдолтой зүйл бол яг одоо энэ нууц товчоогоос хэтэрхий их түүхийг сурвалжуулж итгэж байгаа өнөөгийн үеийн бидэнд бас их хэрэгтэй юм байна гэж харьцуулсан их сурвалжийн хооронд нь харьцуулж ийм бодиттойгоор харах ийм түүхийн судалгааны арга барил бас бидэнд нэлээд суух болов гэж бодож байгаа. За энийг бас ингээд эндээс одоо юу болохоос нь харж болно. Чухам аль хэсгийн зохиомл болчих. Аль хэсгийн түүхэн үйл явдал гэдэг ялгаас салах хэрэгтэй. Гэхдээ нууц товчийг бүрэн үүсгэж бас болохгүй. Гэхдээ энэ бол түүхэн үйл явдлыг баримжаалж бичсэн бас утга зохиолын том дурсгал гэдэг зүйл тал дээр нь бол энэ эрдэмтэн маань бичсэн бийч бас тэгж бодож байгаа. За юутай ч гэсэн бас манай дээр энэ Дандаагийн орчуулсан Иванусын судар эдэр гэдэг юм гарцсан байна. Орчуулгад дээр бас ганц хоёр бас юм байна лээ. Ингээд харж хахад дандаа гэдэг бол том эрдэмтэн. Гэхдээ 100 гаруй одоо 1920 онд энийг бичсэн гэхэд зарим нэг зүйл дээр бол чүмжилтэй хамтуус зүйл байна лээ. Биширч хөндлөмөр маш мундаг орчуулсан зүйлч байна лээ. Гэхдээ энэ альва зүйл бол логик сайтай, ойлгомжтой, цэгцтэй байх гэдэг ийм зарчмыг л барих хэрэгтэй гэж бодож байгаа учраас энэ зарчмыг барьж орчуулсан. За юуны хувьд бол ялангуяа өвөр Монгол дэмжиг дон руу гэдэг энэ хүний маш товчхон түүхийг их оруулсан. За энэ дээр бол ер нь тийм нэг судалгааны бас нэлээд барьцтай, нэлээд бас өөрсдөртэй ийм зүйлүүд байна. Тэгэхээр бидний энэ түүх бол орчин үе рүү ороод ирэхээр өвөр Монголын түүхийг ч бэлтгэс судалж нэгэн түүх болгож бичих бас шаардлага байгаа юм байна гэж харсан юм аа. За ингээд та бүхэн номыг уншиж үзээд тэгээд миний одоо надад шууд одоо шүүмжлээ хайрлал сайн байна. Хэрвээ холбоогоор хаяг мэдэхгүй бол Заяатар багш руу явуулж байгаа. Тэгээд Заяатар багш эсвэл тав дэмжиг багш руу явуулж. Тэгэхээр бас болчихно. За өмнөх Их хамтлан хааны загтлууд ном дээр бас эхний орчуулгыг хараад цэрэнд орж багш. Бас нэг хятад хэлний дуудлага дээр нь зарим нэгэн баримтлаагүй зүйл юмнуудыг бол их сайхан засч өгсөн байдгийг. Бас манж үгээс нь бас их энийг чи ингэнэ гэдэг ингээд Монгол бас өөрийнх нь орчуулгаар бас ингэнэ гэдэг. За энийг би дараагийн хоёр дахь хэвлэлт дээр нь бас баримтсан. Тэгэхээр ийм маягийн үнэхээр сайхан ийм сэтгэлээр шингээсэн ийм сайхан ийм орчуулгын алдаа модыг зассан зүйлийг өгөх юм бол би их баяртай байна. Тэгээ цаашдаа олон хүмүүс Монголд хэрэгтэй ийм номуудыг орчуулж гаргаасай гэж бодож байна. Түүний зэрэгцээ бас энэ манай Монгол судлалын хүрээлэн ямагт дэмжиж ийм зүйлүүдийг уншигчдын гарт хүргэж байгаа ийм бүтээлүүдийг хүргэж байгаа дахин талархлаа илэрхийлье. За та бүхэнд баярлалаа. Чингис хааны усад номыг орчуулсан талаар ярьсан доктор Наранбаяртай баярлалаа. Тэгээд одоо энэ Чингис хааны усад бүтээлийн талаар төрийн шагналт Дармын Батбаяр сэтгэлдээ хэлнэ. Тэгээд төрийн шагналт Дармын Батбаяр таныг урьж байна. За юуны өмнө энэ номыг орчуулсан Нарадаа баяр хүргье. Энэ номын талаар бол сая орчуулагч ярьлаа. Японы эрдэмтэнчс ярьлаа. Тийм учраас энэ талаар би давтаж бодлооны магтаж илүү юм ярьдгүй. Зүгээр энэ танхимд олон залуу түүхч сууж байгаа байх гэж бодож би өөрийн бодж явдаг. Одоо энэ номыг бас гүйлгэн харсны хувьд өөрийнхөө сансан бодсныг ярих гэж бодож байна.
энэ ном өөр хоёр номтой дуугаан авсан явдал их баяртай хэрэг. Юу гэвэл 2014 онд манай улсын эрдэмтэн Лусандорж гэж эрдэмтэн Карлийн их сургууль одоо ажиллаж байгаа Монголын улс төвчөө гэсэн ном гаргасан. За энэ ном бодвол олон шинэлэг зүйлийг агуулсан. Уруу зөрүү үнснийг задруулах гэж оролдсон. Газар усны нэрийг тодруулах гэж оролдсон маш их сайхан ном, миний хувьд сайхан ном. За энэний дараа 15, 16 дамнуудаа өнөөдөр санд Сэргэлэн гэдэг эрдэмтэн цоврол ном явуулсан. За тэрний нэг хэсэг Монголын улс төрчөнтэй холбоотой байна. За саяхан энэ Сэргэлэн гэж энэ эрдэмтэн хэдэн нөхдийн хам энэ Сэргэлэн гэсэн төрийн бас байгуулсан байна. Энд мэдгээс одоо манай нэгт Эрдэнэбаатар гэж юу археологч тэнд орсон харж байсан төрүүчийн дөрөвдөгөө эдгээр хүнүү Монгол хэлийг нээсэн энэ тухайгаан хэвлийн бахарл гэж мэдгдсэн байна. Тэгэхээр энэ хоёр нууц энэ бол Монгол нууц төвчөө маш их холбогдсон ном. Өнөөдөр энэ ном тэр хоёр номтой агуулгын хувьд өгөөжийн хувьд холбогдож байгаа учраас би энэ дээр хоёр нэмийг дурдж байгаа юм аа. Энэ ном Монголын нууц төвчөөг шинээр унш Алдаа нутгийн засыг гэсэн энэ санааны үүднээс бидэнд зориуд бичсэн ном болов гэж би бодсон. За энийг ч одоо орчуулагч маань бодож энэ номыг зоригдсон орчуулсан нууц төвчөөг цоо шинээр бид манай эрдэмтэд цоо шинээр эргэн уншиж алдаа матгаан засах тэр их үйл хэргийн эхлэл баг. Магадгүй энэс өөр дахиад одоо энэ юу ном гаргахыг чим байхгүй. Юу тач манай Монголын нууц төвчөөний судал цоо шин төвшин цоо шинээр түүнийг унших тийм шин цаг ирж байгаа юм болов гэж би бодож байна. За энэ ном юу хэрэгтэй вэ гэж өнөөдөр хэн хүнгүй яриад байгаа, хэн хүнгүй мэдрээд байгаа зүйл бол бидэнд байгаа гурван гэмми. Нэгдүгээр бид хэвшин сэтгэлгээ дэндүү гширчсэн байгаа. Хоёрдугаар бид бусдыг дуурайх сэтгэлгээнд дэндүү автчихсан. Бүр өөрийгөө татаж авч чадхаан байдлаа автчихсан орон бол Монгол орн болох тийм төлөвөнд орсон байгаа. Гуравдугаар Монголын залуу ихэнх нь бие тоосон өөрийгөө дүүрэх тийм сэтгэлгээнд автчихсан байгаа. Энэ бол одоо нөгөө хэвлэл мэдээллийнхнээ хэлдгээр нууц биш. Тэгэхээр энэ сэтгэлгээний гурван айхтар аюулаас бид гэхэд энэ ном тус байна. Бид өнөөдөр түүхэн
бид өөрсдийнхөө тухай бид өөрсдөө бичих цаг болсон. Бид олон жил 100 гаруй ч юм уу 200 ч юм уу жил устдын амаар бодоо идэж явсан. Энэ бол одоо нугаа байх юм биш. Владимир Цааван гэж хэлсэн. Дааг шингсэн гэдэг өчнөн жил явлаа. Одоо бид өөрсдийнхөө бодлоо өөрсдийнхөө соёлыг бид өөрсдөө судлах ийм төвшин рүү орох хэрэгтэй байна. Бэмбэн нэрнсэн гэж тэр суудагун засагтарын харгислал дарангуйлал дундуур явж Монгол энэ хэлцүүгшин тэр дөрвөн номын 3 дугаар бичсэн байна. Хэлбэр судал дотор таавхан мэдчихэд байгаа. Энэ өмнөх юун дээр одоо би алдсан байна. Монгол хэлээр гадны оног номдол заавар юугаар судалчээ. Агт Монгол хэлийг бид Монгол хэлнийхээ зүй тогтноор судлах ёстой юм байна гэдгээ өөрөө бичсэн биш. Бид өнөөдөр энийг бодох хэрэгтэй да. Ухаанда энэ номд юм биэлдэ. Ер нь энэ ном бол түүхэн ном гэхээс орон зохиолын ном гэх аяш энэ ном их байгаа да. Домог ер нь болсон үйл явдлууд дэндүү уран сайхны болгосон их романтик болгосон гэсэн тийм өгүүлбэрүүд биелдэ. Энийг бас бодоход хэрэгтэй да. Бид түүхийг артун өөрийнхөө артун зориулж бичдэг. Ямар нэгэн суурин иргэншлийн хэн нэгэн эрдэмтэн зориулж түүхээ бичдэггүй. Түүх бичих заавар загвар байхгүй. Түүх үнэнд байх зарчимтай. За энэ талаас нь авч үзвэл Монголын нууц тавчааг одоо их уран сайхансан Дамжуулангаач уран зохиолын дурсгалд бичих мөн гэсэн тийм юу байдаг. Яг ингэж бичих. Яагаад гэвэл 13 дугаар 100 бодхоос биш өнөөгийн 100 биш. Тэр 100 бүх юм нэг ном бичихэд тэн дотор оруулдаг биш. Хэлний тухай, домог, түүх их баян их сав томтой бичдэг байсан. Тэр журмаар Монголын нууц тавчаа бичсэн. Энэ учраас Монголын нууц тавчаа түүхийн ч ном мөн, уран зохиолын ч ном мөн, хэлний ч ном мөн. Энэ талаас нь бид одоо дахин судлах хэрэгтэй. Зүгээр бидэнд бол үнэхээр буруу журам уншсан байгаа юм шиг байлээ. Одоо тусан дорж байгаа тэр нууц тавчааны 129 дугаар зүйлийн иш татаад ялцганда хэрэгсэн байсан да. Сонсын залуусыг 70 тогоонд боцодгоо гэж. Энэ ингэж уншсан юу өнөөгийн 2009 онд гаргасан тэр сонгод нууц тавчаа гэсэн сонгод хувилбар дотор байж байгаа. Агт тусан дорж байгаа энийг уншаад тэнд ихэнгэлэгний юу батарсан учраас буруу уншжээ. 70 тогоод гэдэг газар чонсын залуусыг босноод өгсөн үг байгаа гэж. Би энийг бол 100% дэмжих. Гэхдээ даанчтай чинь одоо хүн бослох гэж дайн тогоо гонцгож явах гэж хаашаа харсан байх вэ? Тэ энэ талаар
бид одоо бадах хэрэгтэй да. Экорн наач бодсон Монгол хүнийхээ төрхийвч бодсон. Энчлэнгээр одоо бид эргэж харах юмнууд их байгаа. Чингис хаан гэсэн энэ номон дотор их сайхан мөр нь юу гэхээр Монгол хоол хятад руу зөөгдсөн хятадд нэвтэрсэн гэсэн тийм өгүүлбэр байна. Маш олон хоол амтлагч хятад руу одоо нэвтэрсэн гэсэн. За энэ бол их чухал үг гэж би бодож байгаа юм. Яг л энэ үг энэ үг минут гэдэг учраас Хэсэг би минут чи барих байсан. Энэ үг чухал үг шиг байна. Өөрөөр хэлбэл хоол хүнс чинь өөрийнхөө нэрийг авч орж байгаа шүү дээ. Пицца тэргээд ороод ирж байгаа шиг яг тэгж Монгол хуур зом баадаг шинээр хятад руу нэрмэл арих бүгд хятад руу орсон бол тэр үг хятад очоод хятад хуураад буцаад Монгол руу ороод ирсэн. Буцаад Монгол руу ороод ирсэн үгийг бид нар хятад үгүй гэж нөгөө үгнүүдэдэг. Тэгэхээр өнөөдөр ухаандаа сэтэн гэдэг үг, төрк гэсэн үг, байгад гэдэг үг, төв гэсэн үг гэдэг одоо үг газрынхаа нэр ингэж. Үгүй шинчил нөгөө тийшээ очичоод буцаад хүрээд ирсэн үгүй чинь бид нар гадны үг гэж үзэх юм уу? За энэ чилэнгээр одоо залуу хүмүүс хэрвээ хэрэгтэй гэж үзвэл миний үгийг одоо санаарай гэж тэгээд Наранбаяртан багш очоод хийж ихэхэн юм бичээрэй гэж хүсэн өрөөя. Чингис хааны улсад бүтээн талаараа секретарь Гүрэншээс дармын төлөвлөгөөг барьлаа. За тэгээд Чингис хааны улсад бүтээлийн номын баярыг нэг болон одоо лекцэд хүрэлцэн ирсэн доктор профессор Мякава Жукогода дахин талархаа хийлээ. Тэгээд одоо хүрэлцэн ирсэн эрхэм зорчтой энэ номын дэжис өргөн барихын тэгээд тэрхүүнд хамгийн ихэнд одоо доктор профессор Мякава Жукова та хүрэлцэн ирнэ. За тэрний дараа бид нэр зорчтой номын дэжис барина. Бас бүх зорчтой бид нэр номын дэжис барих хүсэлтэй болж бас санхүүгийн шаардлагын дагуу бас бүх хүмүүст бас барьж чадсан гэдэг хүсэл өчье. Тэгээд өнөөдөр болохоор энэ номын нээлт хийж байгаа учраас бид нар бас хямдалтай үнээр номоо аавынд одоо барьж байгаа. Тэрийг олмоос ярих нөө. За Тэгэхээр бас номыг орчуулахад бас их туслалаа үзүүлсэн манай миний бас номын багш мөнгөцөг багш маань байдаг. Мөнгөцөг багш маань редакторлсан. Өнөөдөр хараахан бас хичээлтэй тавцаад үрцгийг хэмжээг байгаа. Гэхдээ дуусгүй ороод ирэх хэрэгтэй яг. За ингээд тань баярлалаа.